Эрүүл амьдрал хэсэг өгөр эхэлж байна. За өнөөдрийн дугаартаа бол хүүхдийн өсөлт төвчлөлтийг бид нэр онцолж байгаа. За тэгэхээр өмнөх хэсгүүд дээр бол хүүхдийн өсөлтөнд хамгийн гол нөлөөлдөг зүйлийг бол бид нэр өсөлтийн даавар гэж тайлбарсан тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бол нэг матрешка задрах болгонд хүүхдэд өсөлтөнд нөлөөлж идэг гол зүйлүүдийн талаар товчхон зөвлөгөө өгөөд явж байгаа. За тэгэхээр эхний хэсэгт бол энэ задарсан матрешканд бол өсөлтийн даавар гарч ирсэн. Тэгэхээр өсөлтийн даавар гэдэг бол хамгийн чухал өсөлтийн даавраа сайн ялгаруулахын тулд хүүхдүүдэд 21 цаг, 22 цаг гэхэд унтуулсан байх нь чухал юм а гэдгийг бол бид нэр зөвлөгөөгөөр өргөсөн. За мөн өсөлтийн дааврыг ялгаруулахын тулд хүүхдийг стресстүүлэхгүй байх хэрэгтэй. Хүүхд стресстэйгээр бас өсөлтийн дааврын ялгаралт нь буурж өгч яадаг ийм одоо сул талтай гэсэн. За тэгэхээр одоо дараагийн нэг чухал зүйлээ бол задлах гэж байна. За тэгэхээр энэ дотроос юу гарч ирэхээ гэдүүлээ үзцгээе. За энэ бол нойр буюу нойрыг үүсгэж яадаг мелатонин гэж даавар байх нэ. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр харъя. Мелатонин даавар яагаад өсөлтөнд чухал нөлөөтэй байдгийм бэ? Нойр яагаад чухал нөлөөтэй байдгийм бэ гэхийг энэ өдөр шөнөийг харуулсан энэ графикчсан зураг байж байна. За тэгэхээр энэ бол цэнхэр хэсэг бол одоо шөнийн цагуудыг зааж байна. Шар хэсэг бол өдрийн одоо цагуудыг зааж. За тэгэхээр мелатонин даавар маань энэ улаанаар тэмдэглэсэн байна. За тэгэхээр мелатонин даавар яадаг вэ гэхээр өглөө гэхэд мелатонин дааврын ялгарл бол буурч яадаг. Нэг үгээрдээ өглөө 6 цаг гэхэд ялгарл нь хамгийн доод түвшиндээ бууж байгаа. Тэгэхээр энэ үед хүн босцсон байж ах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр яг энэ мелатонин дааврыг бууж авах үед өдрийн одоо ажлын эрч хүчийг одоо байж идэг өдрийн даавар буюу кортизол гэж даавар ялгарч яадаг. Энэ хараар тэмдэглэгдсэн байна. Тэгэхээр энэ мелатонин даавар өглөө бууж хахад кортизол гэдэг даавар өглөө нэмэгдчихэд. Энэ хоёр даавар бол тэнцвэртэй байдлаар ихсэж багасч одоо нэг зогсуулж яадаг гэсэн үг. За тэгэхээр мелатонин даавар маань өөрөө ингэж явсаар байгаад мөн орой 21 цаг 22 цаг гэхэд бол ялгарл нь нэмэгдчихэд. Тэгэхээр энэ үед нойр хүрэх одоо хамгийн гол одоо таатай нөхцөл гэсэн үг. Тэгэхээр яагаад хүүхдүүдтэй одоо бас нэг зөвлөгөө өгөхэд хүүхдүүдийг унтахаас нь өмнө одоо утас бариулахгүй байх, дэлгэц бариулахгүй байх хамгийн чухал байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр гэрлийн мэдрэмжээр энэ мелатонин даавар маань ялгарч идэг гэсэн. Тэгэхээр утасаа бариад ингээ хүүхдүүд утас юм уу дэлгэц юм хараад ахаар мелатонин дааврын ялгарл нь буурчдаг гэсэн. Тэгэхээр хүүхд сайн унтаж чадахгүй болох, нойр нь муудах. За цаашлах юм бол энэ муудаад ирэхээр өсөлтийн дааврыгаа дарангуйж эхэлж яадаг ийм механизмтай байх нь. Тэгэхээр бол хүүхдийг 21 цаг 22 цагаас өмнө унтуулаарай гэдгийн шалтгаан нь бол энэ өсөлтийн даавар чухал байх нь байна. Нойрны мелатонин даавар чухал байх нэ. За тэгвэл одоо дараагийн нэг чухал зүйлийг хэдүүлээ дэлгэцгээе. Энэ юу байдаг вэ гэхээр за энэ шажигнжин тийм ээ. За дараагийн нэг зүйлээ хэдүүлээ гаргая. За тэгэхээр дараагийн зүйл бол дасгал хөдөлгөөн гэж юм гарч ирлээ. За тэгвэл дасгал хөдөлгөөн яагаад чухал байдаг вэ гэхээр дасгал хийх болгонд хүний хүүхдийн тэр тусмаа ясан дээр ачаал өгч яадаг гэсэн. Гүүх болгонд ясан дээр ачаал өгнө, өсрөх болгонд ачаал өгнө. Энэ болгонд өсөлтийн зоон гэж байдаг. Ясан дээр өсөлтийн зоонууд мэдэрч одоо цочирж өгч яадаг. Ингэснээрээ өсөлтийн дааврыг ялгаруулах одоо энэ механизм өөрөөсөө одоо идэвхжиж яадаг гэсэн. Тийм болохоор дасгал хамгийн чухал байна. Саяхан болоод өнгөрсөн сонгоо архын дүүргийн уран хөдөлгөөнт гимнастикийн аврах шалгаруулах тэмцээнээс 3 дугаар байрыг эзэлсэн. За нийслэлийн аврах шалгаруулах тэмцээнд орох эрхээ авсан сонгоо архын дүүргийн 112 дугаар цэцэрлэгийн одоо хөдөлгөөнт гимнастикийн найзууд багийн хүүхдүүдийн одоо үзүүлбэрийг сонирхцгоё.
За тэгэхээр бол дасгал хөдөлгөөн бол олон төрлийн дасгал хөдөлгөөн байна. Тэр дундаа хүүхдийн өсөлтийг дэмждэг дасгал хөдөлгөөнүүдийг сая бас манай тодруулга байдлаар мэдээлэл бол хүлээж авсан. За тэгэхээр бол дасгал хөдөлгөөн бол хүүхдийн өсөлтөнд хамгийн чухал нөлөөтэй. Тэн дундаа хүүхдийн бие махбодын хөгжил, за дээрэс нь хорд нөхцөл эднэр ч гэдэг юм уу, бие махбодын бол хамгийн чухал нь бол дасгал хөдөлгөөн байж байгаа. За тэгэхээр өсөлтөө хөгжилтөнд нөлөөлдөг хамгийн гол дараагийн нэг чухал зүйлээ хэлүүлээ. Задлацгаая. За тэгэхээр энэ юу вэ гэхээр за их сони юм гарч. За тэгэхээр бол энэ бол кальц. За тэгэхээр бол хүүхдийг өндөр болоход яс мэдээж томрох хэрэгтэй тийм ээ. Дөрөвний хэлжсэн өсөлтийн даавруудын нөлөөгөөр яс маань урт болно, яс маань томорно. Тэхийн тулд кальц гэдэг эрдэс хамгийн чухал шаардлагатай. За тэгэхээр бол хүүхд бол өдөр тутам хүнсэндээ сүм бүтээгдэхүүнийг кальцийг кальц авч явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бол өсөлтийн даавар ялгараад байна. За дээрэс нь кальц авахгүй бол хүүхд өсөхгүй байх нь. За тэгэхээр бол кальц их чухал байна. За энэ дээр бол энийг бол бас кальцаар төсөөлсөн байгаа. За тэгэхээр би та бүхэнд кальц хэрхэн яаж хүний бие махбодын шимэгдэх талаар бас тайлбарлаж өгнө. За дараагийн нэг зүйлээ үзье. За тэгэхээр энд юу гарч ирэх нь вэ гэхээр сүм бүтээгдэхүүн хэрэглэлээ, кальц авлаа. Тийм ээ? Кальц аваад идэг. За тэгтэл сүм бүтээгдэхүүнээс авсан кальц маань бидний нарийн гидсээр шимэгдээд цуснд орж явах хэрэгтэй. Тэгжээ цаашаа эдэс рүүгээ очиж явах хэрэгтэй. А энэ үүргэнд нь хамгийн гол нь юу оролцдог вэ гэхээр витамин D бэжж, кальцтайгаа холбогдчихж нарийн гидс нь цаашаа шимэгдэж орох үүргийг гүйцэтгэж яадаг байх гэсэн. Тэгэхээр D витамин байхгүй байхад сүм бүтээгдэхүүнээ хэрэглээд идэг ч гэсэн нэг үрлөө шимэгдэж чадахгүй гадагшлаад байдаг байх нэ гэсэн.